За баяр хүргэе. Баярлалаа. Өөртөө бөө юм боллоо тий. Одоо энэ бүлэглэгийн 2% татварын саналыг би 8 сарын 15-нд олон нийтийн дунд явуулаад тэрөөсөө 20 хоногийн дотор гүйцсэн. 9 сарын 15-нд улсын хурлаар ороод тэгэл одоо өнөөдөр хүртэл яваад тэгээ батлагдлаа. Тэгээ намайг чи их хурлын дараагаар ажиллаж байхад Батгүн өмгөөлөгч бас энэ саналыг бол анх гаргаж иргэдийн 100 мянган санал ди парламент дээр бүрдсэн шүү дээ. Тэгээ их хурлаар энэ асуудал дээр ажлын хэсэг гаргаад хууль боловсруулад яг хилцгээ байжгаад тэгээ би ерөнхий сайд болсон. Тэгээ энэ ажлаа одоо үргэлжлүүлээч гэж өөрөө чинь бас саналыг би хүлээж аваад засгийн газраас энэ хуулийг өргөн мэдүүлнэ. Гол нь энийг хийхин тулд миний зөвлөгөөрөө ажил гэж хэлсэн. Тэгээд энэ саналыг бас хүлээж авч Батгүн өмгөөлөгч бас зөвлөгөөрөө авч энэ засгийн газрын 11 төв одоо бидний хамт хэрэгжүүлж байгаа энэ засаг дээр яг энэ иргэдийн санал 20 мянга гурвал засаг хилцдэг. Шаардлагатай бол шийдвэр гаргадаг, хууль боловсруулдаг ийм шин журамтай болсон. Иргэд ч гэсэн одоо та бүхэн одоо өмгөөлөгч Батгүн шиг санал иргэдээс аваад 20 мянган санал болгоод ингээд асуудлыг шийдэх болцоо бол байгаа. Би одоо нөгөө гол нь баахан хүмүүсээ уриалаад санал авцсан. Тэгээ хайчиж болдгоо. Тэгээд одоо энэ өвлжөнгөө хаваржингаа бас зөндөө явуулаад хамгийн гол нь тэнийг бас хэлсэндээ байсан баярлж байна. Энэ бол гол нь ингээд нэг хүний асуудал биш тийм ээ. Залуучуудын асуудал байна. Залуучууд чинь байртаа болохоор 10 жил 20 жил зээл төлдөг. Тэгээд тэрийг нэг томруулъя гэж зарахаар улс туудаас нь 2 татвар авчдаг. За зарим хүмүүс бол бүр ингээд аргагүй хэрэгцээнд ордог тийм эмнэлэг хэвдүүлэх гадаад явал хүүхдийнхээ байрны урьдчилгааны төлөйгээд байшингаа зархад улс дахиад 2 татвар авчдаг. Энэ бол үнэхээр шударга биш байна. Дундаж давхрахны нуруунд дээр маш их ачаа усч. Одоо шинэ 2 өрөө байр өнөөдөр 200 саяар зарлаа. 4 сая төгрөгийг нь улс авчиж байгаа. Ямар юм. Энүүгээр одоо тэр хүүхч нь гэртээ нэг диван авч байгаа. Хөргөч авч байгаа. Би бас анх нэг уулзахад өөрийн чинь энэ саналуудыг маш их үнэлдэг гэж сүлээж авч ирсэн. Ер нь бол насаараа хөдөлмөрлөөд за нэг 2 өрөө байр авчдаг. Тэгээ хэсэг хугацааны дараа тэр байраа зараад тэр хүн чинь 3 өрөө байр болох гэдэг байна шүү дээ. Гэтэл 2 өрөө байр зарсныхаа төлөө 2% татвар төлдөг. Тэгээд дахиад 3 өрөө байрныхаа төлөө хөдөлмөрлөн шүү дээ. Тэгэхээр энэ асуудал бол үнэхээр одоо энэ хөдөлмөрлөлийн хий бүтээй олсон одоо төгрөгөөр орлогоороо нэг өөрийн гэсэн орон сууцтай болёо гэсэн ийм хөдөлмөрч иргэдэд дэмжсэн л ийм одоо бодлого. Тийм учраас засгийн газраас өргөн мэдүүлсэн иргэдийн 100 мянган хүний саналыг авсан үйл хөдлөлийн одоо 2% татварыг хөнгөлөх чөлөөлөх одоо хуулийг улсын хурлаар өнөөдөр бас батлаа. Энэ бол хөдөлмөрч хэн бүрэгт зориулсан маш том одоо шийдвэр байсан. Ингээд энэ 100 мянган саналыг авч энэ иргэдэд маш сайхан хариултыг өгж нийгэмд яриа таниулга хийж ойлгуулж чадсан одоо танд маш их баярлалаа. Тэ зөвлөгтөө баяр хүргэе. Энэ шиг олон асуудал шийдэхийн төлөө хичээх ёстой. Тэ одоо 20 мянган хүнээ одоо саналаа дахиад ийм хүмүүс санал гаргаж болно шүү дээ. Бид хараагүй үзээгүй олон асуудлууд байна. Хамгийн гол нь нэг хүмүүс төр засагтайгаа шууд харьцдаг. Төр засаг нь иргэдээ сонсдог. Тэгээ тэрийг хүндэлж шийдвэрийг гаргадаг. Ер нь бол өнгөрсөн хугацаанд яаж явж ирсэн гэхлээр сонгуул болохоор л гараад ирдэг. Очоод хогийн зэвэрлэл, усын зөөгөлгөөгөөд идэг. 4 жил марчдаг. Гэтэл дунд нь хизээч ямар ч хүн саналаа гаргаж болно. Тэр нь тодорхой тоонд хүрэх юм бол төр засаг нь хилцдэг. Бүх шаардлагатай гэж үзвэл баталдаг. Тэгэхээр ийм одоо жишг, ийм зам одоо нээгдэж байна. Тэгээд ер нь бол одоо манлал гаргаж ажилласан ушил дарга баярлалаа. Мөн төмөслийн энийг бас дэмжиж санал өгсөн гишүүд тийм ээ. Банк ороогоор орж хэлцэн бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлье. Тэгээ улсын хурлын гишүүдэд талархаж байна. Асуурын гавыг ахлагчтай ажлын хэсгийн бүх гишүүнд одоо талархаж байгаагаа илэрхийлье. Тэгээ засгийн газрын дэвшүүлсэн бодлого зорилт татварын хуулийн одоо реформ гэж нэрлэж болох үс энэ олон шинжилгээг дэмжсэнд талархаж байна. За баярлалаа.